Хүний эрхийн үндэсний комиссийн ажлын хэсэг 2011 онд батлагдсан гендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг Ховд аймгийн төрийн захиргааны 10 гаруй байгууллага хэрхэн хэрэгжүүлж буйг хяналт шалгалт хийжээ. Түүнчлэн цагдаа прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 20 гаруй алба хаагчдыг эрүүшүүлтээс ангид байх эрхийн сургалтад хамруулсан юм. Манай улс эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажилладаг хуулийн байгууллагуудын алба хаагчдын эерэг харилцаа хандлага чухал хувь нэмэртэй болохыг онцлож байлаа. 2011 онд батлагдсан гендерийн эрх тэгш байдлын тухай хууль төрийн захиргааны байгууллагууд дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдэг дээр 10 байгууллагыг шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрээс нь хүчний байгууллагууд бас энэ дээр гендер эрх тэгш байдлын хуулийн хэрэгжил дотоод дүрм журмын өөрчлөлт өөрөө ямар байгаа гэдэг бас газар дээр нь шалгаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал хамгаалах байрны орчин нөхцөл, бэрхшээл, тулгамдж буй асуудал дүн шинжилгээ хяналт шалгалт явуулсан юм. Ховд аймагт шинээр баригдсан гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах түр байр, хүний эрэхэд ээлгүй зориулалтын бус барилгын зураг төслөөр баригдсан хохирогчийн аюулгүй байдал хамгаалалтын стандарт шаардлагад нийцэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт зориулсан энэ ажлуудыг хяналт шалгалтын хүрээнд бас бид нар гаргаж ирж байгаа. За өнөөдөр Ховд аймагт гэр бүлийн хохирогчийг хамгаалах энэ байр хэдийгээр ашиглалтанд орохоор ингээ хүлэгдэж байгаа ч гэсэн энэ одоо стандартын бусаар баригдсан офисын зорилттой барьсан байранд өнөөдөр хохирогч хамгааллын ажиллагаа явуулах гэж байгаа нь бол Монгол Улсын тогтсон стандартад нийцэхгүй байна гэж бид бол харж байгаа. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймагт 20-457 дугаар ангид ял идэлж байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, унтны цэвэр ус, хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндийг хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гадаад ертөнцтэй харилцах, мэдээлэл авах болон эрүүшүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллалаа. Түүнчлэн Ховд аймгийн цэцэг суманд байрлах хөшөөтэй урхаан химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцаж, байгалийн тэнцэл алдагдаснаас малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй эсгэд холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалт хийх юм.